Сонсогч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За улсын баяр наадмаар бүхийн барилдаанд төрүүлсэн Даян аварга орхон баяртай холбоотой шүүхийн шийдвэр цахим орчинд гарсан. За миний би үүнийг нь олж уншлаа. За энэ хэрэг 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн юм байна. За энэ дурддагдсан хүн нь орхон баяр мөн эсхийг шалгалаа. За шүүгчдийн сайт дээр хүний бүтэн нэрийг тавьдаггүй байгаа. Харин энэ хүн байж болох магадaltaй гэдгийг дараах хоёр зүйлээр нэгтлэн шалгав. Нэгд хариуцагчийн нэрийн урд баяр сайхны оод холбогдох. Хоёрд нэхэмжлэгч Б гэх эмэгтэй хариуцагчийг тодорхойлохдоо барилдааны спортоор хичээлдэг гэсэн байв. Тэгэхээр үнэн байх магадaltaй гэж үзээд энэ хэргийн талаар ярихаар бэлгэлээ. За нэгэнт О гэх товчлон нэрийг орхон баяр байх магадaltaй гэж үзээд О гэх нэрээ цааш бүтэн нэрээр нь нэрлээд явна. Маргааны гол сэдвтээ оръё. Юу болсон бэ гэхээр Б гэх эмэгтэй орхон баяр 2020 оны 2 дугаар сараас эхлэн танилцсан юм байна. За Б гэх эмэгтэй нэхэмжлэл дээрээ өөрийн үеийн залуутай танилцсан гэж байсан. Тэгэхээр орхон баяр 1998 онд төрсэн юм билээ. Үеийн гэхээ ботход энэ эмэгтэй 30 хүрж байгаа юм шиг байгаа юм. Тухайн эмэгтэй түүний ээлдэг занд нь итгэн татагдж хайртай болж амьдран сухаар төлөвлөж ирсэн гэж байгаа. За тэгээд тухайн оныхоо 5 дугаар сарын ихээр жирэмсэн болж Отгон баярт энэ талаар хэлсэн юм байна. Тэр эмэгтэйн хэлснээр жирэмсэн гэдгийг сонссон тэр наад хүүхдээ авахгүй таньдаг юмч байгаа. Наад хүүхэд чинь миний ирээдүйд гай болно. Би хариуцлага хүлээж чадахгүй. Наад хүүхэд чинь зулбаг надад хамаагүй гих мэтэр уурлаж уцаарлан удаа дараа дарамталж тохуурхаж үл тоож сэтгэл санаа бие махбодын хүчирхийллийг үйлдэж эхэлсэн гэжээ. Үүнээс нь бол жирэмсэн байх хугацаанд сэтгэл санаа тогтворгүй түүнд мэхлэгдснээ мэдэн сэтгэл зүрхний гүн шаналд автаж хүнд хэцүү сэтгэлийн зовиороосаа болж 8 сараас 10 сар хүртэл 2 сар эмнэлэгт хэвтэж байгаад их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүү төрүүлсэн бөгөөд харамсалтай нь 4 хоногийн дараа тухайн нэрээ нас барсан байна. За хүүхэд нь 26-аас 27 хоногтой байсан юм байна. Б гэх эмэгтэй хүүхдээ дутуу төрүүлж алдах болсон шалтгаанаа нэхэмжлэл дээрээ жирэмсэн байх хугацаанд орхон баярыг ирэх болов урдих шигээ хайрлах байх гэж гордон цаг мөч бүхэн хүлээж байсан ч тэрээр нэг ч удаа ирээгүйгээр үл барам хөвлөд бүрлдэж тогтож хүний орчлолтод амьдрах гэж тэмцэж байсан хүүхдийн талаар уцаарч асуугаагүй. Эмч сувилагч нар тэс нагаад тайван байлга эцгийг нь хурдан авчирч бидэнтэй уулзууд бид хэлж ярьж өгье. Савны ус дэндүү бага байгаа нь чиний сэтгэл зүйн хувьд тогтворгүй уйлж унж байгаатай холбоотой сэтгэл санааны шаналл зовир хүүхдийн эрүүл мэнд эхийн хөвлөд эсэн мэнд өсөж торнож боломжийг алдагдуулж байна. Чи дутуу төрж өөрийн болон хүүхдийнхээ амь насыг нь ч алдах эрсдэл өндөр байна гэж хэлж байсан. За хүүхэд төрөх гэж өвдөж байх хугацаанд орхон баяр төрөх эмнэлэг дээр ирсэн бол миний сэтгэл амар амгалан амарчиж өнөөдөр хүүхэд нь амьд байх боломжтой байсан намайг үл тоосон гэжээ. За тэрээр цааш нь анхны хүүхэдтэй алдснаас хойш сэтгэлээр маш их унаж хоол унднаас гарч турж ицсэн сэтгэл зүйчийн зөвлөгөө хараа хяналтанд жил гаруй болсон. Гэвч эцэг их ах дүү нараа зоох ирэхгүй цаашид амьдрал минь үргэлжлэх ёстой тул энэ бүхнээ мартахыг хичээж орхон баярт хариуцлага тооцоолж ирээдүйд олон охид эмэгтэйчүүдийг хохироохоос урьдчилан сэргийлэх ёстой гэж үзэж одоо сэтгэлээр унтахаа болсон. Тэгээд сайхнаас олон нийтийн дунд орж ажил хийж эхлэхэд миний таньдаг мэддэг найз нөхөд намайг нөхөртөө хаягдсан арчаагүй эмэгтэй мэтээр ярьж хэлж харьцаж байгааг хараад нэр төр алдар хүндээ орхон баяраас болж алдснаа ойлгосон боловч түүнд ялагдаж сэтгэлээр дахиж унахыг хүсээгүй. Тиймээс амьдран сууна гэж хуурж мэхлэн жирэмсэн болгож эрүүл мэнд сэтгэл санаа нэр төр алдар хүндээрээ хохирсон тул хариуцагч орхон баяраас эрүүл мэндийн бодит хохирол 20 сая төгрөг нэхэмжилж байгаа ба үүнээс 5 сая 800 мянган төгрөг бодитоор гарсан эмчилгээний зардал бөгөөд 14 сая 200 мянган төгрөг бол ирээдүйд эмчлүүлэх зардал. За үүн дээр сэтгэл санааны хохирол 20 сая төгрөг, нэр төр алдар хүндийн гим хорын хохирол 10 сая төгрөг нийт 50 сая төгрөгийг гаргуулж өгнө гэсэн байна. За энэ нэхэмжлэлт хамааралтай хуулийн заалтыг нь дэлгэц дээр харуулж байгаа. За хариуцагч буюу орхон баяр хариу тайлбартаа 2020 оны 2 дугаар сард
Facebook чатаар танилцж уулзсан. За уулзсны дараа нэг удаа дотнд харилцаанд орсон. За би надад 5 сард жирэмсэн болсон тухайгаа хэлэхэд би түүний хэлд байгаа шиг уурлаж уцаарлаагүй. Чи хүсэж байвал гарга өөрөө мэд гаргавал би авч өсгөнө гэж хэлсэн. Бид хоёр үерхээгүй, хамт амьдраагүй, тийм ч дотн байгаагүй. 2020 оны 9 сард би ахтайгаа Бэгийн гэрт очиж аав ээжтэйгээ нуулзсан. За Бэгийн аав ээжт нь танаа охинтой суухгүй харин хүүхдээ өөр дээрээ авч өсгөе гэж хэлсэн. За тухайн үед тэр гэртээ байсан. 10 сарын 5-наас 28-ны хүртэл би шарлаад халдвартын эмнэлэгт хэвтэж байсан тул Бэг түрэх гээд эмнэлэгт байхад нь очиж чадаагүй. Харин манай аав очиж эргэж тойрч хамт хажууд нь байсан. Бэг сэтгэл санаагаар унгаана гэж огт бодоогүй. Сэтгэлийн дэмжих зорилгоор тогтмол холбоотой байж эмнэлэгт үзүүлэх гэж авахт нь хамтдаа явж эмнэлэгт хэвтэхэд хэрэгтэй эм тариаг аваачж өгч байсан. За 2021 оны 3 дугаар сарын 8-ны өдөр хүртэл би Бэтэй холбоотой байсан. Ийм Бэгийн нэхэмжлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэсэн байна. Шүүхээс эмчилгээний зардал 5 сая 800 мянган төгрөг, сэтгэл санааны хохирол 8 сая 820 мянган төгрөг, нийт 14 сая 620 мянган төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бэд олгож, нэхэмжлийн шаардлагаас 35 сая 380 мянган төгрөгийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ кейсээ сонсоод та бүхэн юу гэж бодогдож байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. За миний сугийн нэвтрүүлэг наттай хамт байгаарай. Цаг зав гарган сонссон танд баярлалаа.